Зэнүүдийн бичлэгээр удахгүй уулзалтанд гарах LeBron 23-ыг танилцуулахаар шийдлээ. За 7 сард LeBron бэлтгэл дээр ерөнхийдөө бол LeBron 23-ын прототипийг өмсөд ил болгоцсон хэд болно. За энэ 9 сард албан ёсоор хэд хэдэн хүмүүнд нь ил боллоо. За LeBron-ы өмнөх LeBron 22 нь амжилтын үед бол тийм сайн байсангүй. За баг тааруу талтай аль хэдийн хямдралуудад бол ороод эхэлсэн. За LeBron 21-ээс унсан гэх яриа бол их байгаа. За энэ удаагийн LeBron 23-т Nike нэлээх анхаарал хандуулж байгаа нь харагдаж байна. За гаргасан рекламны бичлэг. За LeBron-ы хятад явж байхдаа шууд нээлттэй хийсэн гэх мэтлээ. За магадгүй LeBron-ы NBA тоглож байгаа сүүлийн үйлдвэрлэлийнх нь пүүз байж магадгүй гэх бас яриа байгаа. LeBron 23-т орсон технологиудын хувьд ярих юм бол зөөлөвчүүд хамгийн анхны Zoom X Drop-ийн мэдсуулыг ашигласан. Zoom X зөөлөвчийг Kotlin 3 бүрхүүл хийж өгч Carbo Opt-ын дунд нь байрлуулж өгсөн харагдаж байна. За дээд засгийн материал нь болохоор нэхвэл материал гэсэн байна. За гадны хэсэгт нь Crown Containment System гэх доктортой байдалд төвлөрсөн шинэ хэлбэрийн спортыг оруулж өгсөн гэх мэт ерөнхийдөө Nike LeBron бол хамгийн сайн гэсэн бүхнийг л хийж өгч байгаа. За деталуудыг харах юм бол Crown Containment System нь LeBron-ы одоо Crown гэсэн лого өгдөг. Тэрнээс болон за LeBron 4-өөс санаа авч хийсэн бололтой. За улсны хувьд болохоор LeBron 23 гэсэн одоо өөрийнх нь дугаар болон энэ пүүсний дугаарыг оруулж 23-ыг илтгэсэн хээ харагдаж байна. За энэ LeBron 23 нь болохоор 23 өөр өнгө гарна гэсэн. За энэ 23 өнгө нь LeBron-ы карьерийнх нь дуршид болсон 23 үйл явдлыг илэрхийлсэн байх болно гэсэн байсан. За одоогийн байдлаар бол гарсан ил болсон нэг 4 өнгө байна. Эхнийх нь болохоор Uncharted гэдэг 40,000 оногийн дурсан өнгө бол Miami Twice гэдэг бас нэг өнгө байгаа. Энэ Miami давсан 2 аврагын Choice One гэдэг нэг бас нэг өнгө. Энэ болохоор Bronny-тэй холсон mismatch өнгө гарч байгаа юм байлээ. За сүүлд нэг Grand Opening гэдэг LeBron 1-ийг бас дурсан нэг өнгө гарах юм байлээ. За LeBron 23 нь 10 сарын 30-нд $210 үнэтэйгээр худалдаанд гарах нэ. За мэдээж LeBron тэгээ энэ бол шинэ технологи Zoom X орсон болохоор үнийн хувьд бол ийм байх нь бол аргагүй бах. За ингээл худалдаанд гарахыг хүлээцгээе. За миний хувьд бол хүлээлтийн хувьд бол тун дажгүй байгаа. Дажгүй сайн пүүз болсон байх. Ерөнхийдөө сүүлийн 20-с хооших пүүзүүд дундаас 23 нь хамгийн гайгүй болсон байж магадгүй гэсэн хүлээлт бол байгаа. Zoom X орсон гэх мэт.